Hello. Тэгэхээр би яг одоо арсныхаа одоо энэхүү урт хугацааны аяллаа талаар та бүхэндээ гоё ярилцах гэж байна. 10 жил байхад миний арс бол бүр маш гоё ясан. Бүр ингээд хүн болгон хилдэг, надтай ингээд зүрсэн хүн болгон ямар гоё арстай юм бэ? Яаж ийм гоё цагаан, ийм гоё эрүүл арстай байдаг байна гэд тэгдэгсэн баггүй юу? Ер нь аль аягүй гоё арстай байлаа. Тэг би одоо ингээд бодохоор цагаан лам тусц юм болов уу гэж бас заримдаа бодоод идэм аа. Гэтэ үгүйж магадгүй л дээ. Гэтэ ямар ч байсан тэр гоё арс маань баг багаар өөрчлөгдөж олон төрлийн асуудлуудтай тулгарч ирсэн. Тэгээд тэрний хамгийн том асуудал бол мэдээж батга. За тэгээ батга бол яаж үүссэн бэ гэхлээр хамгийн анх нь штэ. Ингээ миний арс амар гоё байсан байжгаад тэгээ би яг ингээ Москвад очиод ингээ миний амьдралын одоо бүх хэм маяг өөрчлөгдсөн байхгүй юу ингээд Монголд байх, Москвад байх гэд. Тэгээд ингээд өөрчлөгдөөд ер нь бол шүн унтгаа байсан. Ер нь шүний 2 3 гэж унтдаг болсон. Тэгээд өглөө нь сэрхий байсан. За тэгээд идж байгаа мэдээж хоол хүнс маань маш өөр болсон. За тэгээд угаасаа нөгөө нийтийн дотор байранд амьдардаг гэсэн болохоор бас нөлөөсөн юм болов уу гэж бас боцоо. Тэгээ хамгийн анх ингээд нэг юм улаан хүндүртэй батг гарч гисэн байхгүй юу. Тэгээд гараа тэгээд ингээд би бүр ингээд шоконд ороод юу болоод байна тий. Өмнө нь ингээд бүр ерөөсөө нэг ч ширхэг батг миний нүрэн дээр гарч байгаагүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чи бүр ингээд гинт гараад гисэн. За тэгээд нэлээд хугацаа өнгөрлөө. Тэгэл би ингээд шоконд ороод яг яахаа мэдэхгүй байжгаад Оросын нэг гоо сайхны дэлгүүрээс нь юугаач мэдэхгүй заяо. Тэгээд бүр яаж хэлмэл аахгүй. Тэг ингээд орчуулж үтсэн чи ямар ч ясан уг нь тонер байсан юм шиг байна заяо. Тэгэд нэг юм шингэн юм байсан байхгүй юу? Тэгэл би чи өмнө нь ингээд нүүрэндээ юу ч хэргэлдэггүй нүрээ угаалаа. За тэгээд нарны тос түрхдэг. Тэгэл ерөөхдөө нэг жоохон хөнгөн будаал болчдаг тийм байсан. За тэгээ байж яагаад тэр нэг юмыг ингээд авч үзвээ. Нэг юм шингэн зүйлийг авч үзсэн юм аа. Тэгэл ирээл ингээд түрхээл би ч нөгөө ингээд тонрыг юм шингэн болохоор нь яг яаж ирэлдэг мэдгүй зүгээр ингээд манай найзууд ингээд зүгээр ган дээр ингэж аваад ингэж байгаа л ингээд түрхээд идэгсэн байхгүй юу. Тэгэл би бас тэрийг бас тэхэл ястай байна гэж бодоод түрхлээ. Тэгэл түгсэн чи бүр нүур амар хорсон заяа. Тэгэл тэрийг шууд за энэ нэстэ болохгүй мэн гэдгсэн. Тэгээ одоо ботход тэрийг нөгөө ингэж хүн чингээж ягаад цэвэрлж арчиж хэргэлдэг тонол байсан юм шиг байгаа байхгүй юу. Тэгээ би мэдгүй болохоор тэгээд шууд тэгээд хайцсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг батг гарч ирсэн ас чи бүр ингээд туураад юмнууд ингээд туураад амар улаагаад ингээд халууд өгдөг боллоо. За тэгээ байж яагаад манай өрөөний найз маань надад чи миний ингээ юмнуудаас хэрглэж үзэх үү гэд тэгсэн баггүй юу. Тэгээ тэр нь хамгийн анх одоо хэрглэж үзсэн бүтээгдэхүүн маань Cosrx-ийн Propolis toner за тэгээд өөрч юу байла. За тэгээ нэг хит бүтээгдэхүүн байсан юм аа. За тэгээ хэрглэсэн чинь бас зүгээр болтгүй. Тэр чинь ингээ бүр амар гинцсэн. За тэгээд яг тэрний дараа нь миний арсандаа хийсэн хамгийн буруу зүйл хэлсэн юм. Тэр нь юу байсан бэ гэхлээр одоо нөгөө нэг дай гэж байдаг штэ гэртээ өөрөө хийж одоо хэрглэж болохоор зүйлүүдийг дай нөгөө handmade энер гэдэг штэ. Тэгээд би тийм юм ингээд Google-ээр ингээд уншаад тэгээд тэрийг хийж гисэн гэж боддоо бүр хамгийн аимшигтай. Тэгээд тэрэн дээр нь жишээлбэл одоо хүнсний сод гэдэг штэ. Бид нөгөө ханаа түрхээр хамраа зайлдаг хүнсний содыг ингээд дээдлэлт нь жоохон ус тусаагаад тэгээд ингээ холонгууд нэг тийм скрап шиг одоо нөгөө юм гуйжуулагчийг юм болдог байхгүй юу? Болдгийн бэлээ. Тэгээд би ингээд нүрэндээ тэрийг ингээд 7 хоногийн турш өдөр болгон хэрэгсэн за. Йоо бүр амар. Тэгэл юун тэр нөгөө улаацсан байгаа нүүр чинь зүгээр болох бүр амар улаагаад нөгөө цагаан батгнууд бүр ингээд битүү ингээд нүрээр ингээд туурцсан заяо. Бүр аим шигтэй тийм юм харах чинь бас хүн сэтгэл зүрэхт нь бас амар муухай юм үлдээд юм бэлээ. За тэгэл төд бодлого би ингээ Монгол явах зуны амралт болоо Монгол явахаар болсон. Тэгээ ажил тэр үед нөгөө бас ковид гээд тусгай үргийн онгоцоор Монголд очсон байхгүй юу? За тэгээ Монголд ч 21 хоног карантинлагдаад тэгээд ингээд гараад ээж автаагаа уулзсан чи манай ээж аваа хоёр бүр шок. Манай аавч хоёр уг нь миний арьсаар амар бахардаг ус ахгүй юу?
Өстой эмэгтэй хүний гоо сайхан бол ерөөсөө гоё зэрхэн арьс марс гээл ингээл тэгэл миний охин өстой гоё арьстай өстой ийм тийм гэл амар багтдаг байсан чинь нөгөө гоё арьстай охиных нь нүүр бүр амар болсон байсан. Тэгээд манай аав ээж өөр нь амар юм болоод тэгээд яг тэр үед бол за тэр үед ч биш юм аа. Ер нь бол би 10 жилээс эхлээд одоо заяа бэлгээ дэлгүүрийг амар тийм шүтдэг байсан баггүй юу одоо шүтэн л хий да одоо тэгээд яаж л нөгөө Монголын хамаг гоё инфлюенсер охтууд нь заяа бэлгээд байдаг. Тэгэл ийм бүтээгдэхүүн, тийм бүтээгдэхүүн гэл тэр надад бүр амар гоё санагддаг байсан. Тэгээ манай найзууд бидэд ингээл бүр хичээлээ тараал заяа бэлгээ явж мавж гэ зүгээр ахгүй ч гэсэн гоё ороод хардаг байсан байхгүй. За тэгээд амар алцсан нүртэй юм чи яах вэ? Монголд ирсэн ээж хоёр ингээ хажуунаас за одоо ингээ тгий имлэг орё тгий ингээ гэд. За тэгээ имлэгт үзүүлсэн чинь надад юусоо одоо хеликобактер байгаагүй. Одоо миний ингээ би дотор бол ямар нэг асуудал байгаагүй байхгүй юу? Тэгээ за тэгвэл энэ яг ингээд гатны хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм байна. Тийм учраас ингээд бүтээгдэхүүн авъя гэд байжгаад тэгээ би заяа бэлгийн ороод нэг өдөр санаандгүй нэг юм тонор авсан байхгүй юу? За тэр тонор нэг 20,000 авцаал хийсэн болов. Нэг алой гэдэг юу. Тэгээд ийм нэг юм тэгээд би чадвал энэ зургийг нь олоо тавьчих. Тэгээд алойтой тэгээд нөгөө алой ч угаасаа арьсыг аягүй тайвшуулдаг гэдэг нь шүү дээ. Тэгээд за юу ч гэсэн энийг аваад үзье гэд. Тэгээд бас тэр үед чинь ингээд нөгөө айцсан хүн чинь ингээд янз бүрийн юм хэрэлж чадахгүйсэн. Тэгээд тэр тооныг хийсэн чинь миний арьс бүр аим гойсон guys. Сонин баад 20,000 төгрөгийн тоонор заяа. Тэгээд тэр чинь ингээд нэг 200 мл орчим. Тэгээд тэр чинь амар удаан хийсэн юм аа. Бараг 4 5 сар хийсэн аахгүй. Тэгсэн чинь ингээд миний нөгөө ингээд амар биржигээд амар болсон байсан цагаан батганууд маань байхгүй болоод миний ингээд арьс ингээд гөлгөр болж ирсэн. За тэгтээ бас дуусаагүй. Тэгээ гөлгөр болчоод байжсэн чинь ингээд улаан том батганууд нь амар их гараад ирдэгээс аахгүй юу. Тэг би яагаад ингэж байгаа юм болоо гэд. Тэгсэн чинь нөгөө нэ одоо ингээд одоо арьс арчилгааны влогер хийдэг хүмүүсийн одоо ингээд хийсэн бичлэгүүдийг үзээд дэрний уут бас амар нөлөөлт юм байна гэж бодоод би дэрний уутаа ерөөсөө 3 хоног л угаадаг болсон. Тэг ингээд олон дэрний уут ингээд солиод тэгсэн чинь бүр ингээд миний хацраар гарч байгаа батганууд нөгөө хүндүртэй амар батганууд нь үнэхээр гайгүй болсон. Тэр үнэхээр нэмэртэй арга байсан. За тэгээд байжгаад ерөнхийдөө бол ингээд батган маань ингээд гайгууд ингээд будаад явхад гайгүй болоод ирсэн хгүй юу. За тэгээ байжгаад батганы сорив гэж нэг амар юм үлдсэн. Одоо ингээд бас харах юм бол соринууд нь ингээд харагдаж байгаа. Яг бүрэн бүтэн алга болоогүй. Тэгээд ингээд батганы сорив бол нэр үнэхээр бүр хамгийн аимшигтай асуудал юм билээ. Тэг ингээд будаггүй явъя гэхээр чадахгүй. Тэгэл ингээл энэ тийнд одоо олуулаа явж байхдаа будгаа айлгаж чадахгүй. Баян будагтайгаа байна гэдэг чинь бол гонхтой штэ. This is sad story. Тэгээд байжсэн чи яасан бэ гэхээр би заяа бэлгээд ажилд орсон өөрийнхөө ингээд шүтдэг тийм газартаа би өөрөө ажилд орсон байхгүй юу. За тэгээд ажилд ороод ер нь ажилд ороод тэнд чи ингээд гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж байгаа хүн чинь өөрөө мэдээж гоо сайхны маш их мэдлэгтэй байх хэрэгтэй болсон. За тэгээд мэдлэгтэй болно гэд би ер нь бол маш олон бүтээгдэхүүнүүдийг авч хэрэгэлж үзсэн. Ер нь бараг дэлгүүртэйгээ тэгэл бүх бүтээгдэхүүнийг аваад хэрэглээл за энэ тохиромжгүй байна, энэ тохиромжтой байна гэдгийг олж мэдсэн. Тэгээ ер нь бол миний одоо арьс арчилгааны хамгийн том нууц юу вэ гэхээр ерөөсөө маш тууштай байх. Хүмүүс одоо ингэдэг байхгүй юу? Асуудлыгаа шийдгээд нэг бүтээтгүү ирсэн чинь энэ надаа ингээд үйлчлэхгүй байна гэдэг байхгүй юу? Гэхдээ бүтээгдэхүүн болгон өөр орц найдвартай, өөр үйлчлэгийг үзүүлнэ. Яг таны арьсанд болж байгаа юм бусад хүнийхд болохгүй байж болно. Бусад хүний арьсыг амар гоё ойлгож байгаа юм таны арьсыг муухай ойлгож болно. Энэ бол ерөөсөө хамгийн гол зүйл. Тэгэхээр арьс арчилгаанд хамгийн гол нь тууштай олон зүйлийг хэрэгжилж үзэх хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүн хэрэглээд тэр надад тохирч гин үү, тохирохгүй байна уу гэдгийг мэдэж авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд тэр голд нь ингээ ямар найрлагууд орсон байна. Ийм найрлага надад яг бол тохирохгүй байгаа юм байна да гэд ингээ дүн шинжилгээ хийгээ явна гэсэн үг. За тэгээд би одоогоор ямар бүтээгдэхүүн хэрэгжилж байгаагаа та нарт бас гоё танилцуулъя гэж бодлоо. Гэхдээ маш сайн анхаараарай. Миний хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн тань тохирохгүй байж болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тэгтээ миний одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бол ер нь бол жоохон хуурай. За тэгээд батг гарч байгаа. Арсны тохиромжтой. Ер нь бол анх ерөөс ком бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан. Дандаа ингээд өөр брендийн нэг бүтээгдэхүүнийг ингэж холж сольж хэрэглэдэг гэсэхгүй. Тэгээ одооноос эхлээ ком бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. За тэгээд миний хэрэглэж байгаа ком бол энэ. Ингээд тоноор тэгээд эмүүс ингээд нэг ком болж байгаа. За тэгээд энэ болохоор Misha брендийн Super Aqua гэдэг нэртэй skin set гэхгүй юу? Тэгээд энэ болохоор нөгөө 10 төрлийн гиалурны агуулмжтай. Тэгээ надад бүр ингээд амар гоё хөнгөн санагдаад заяа. Би ингээ хуурай арьстай өөрөө хуурай арьстай мөртлөө хитрхи өтгөн бүтээгдэхүүн хэрэглэхээр нөгөө улаан батгнууд нь гарах гэдэг байхгүй юу? Тийм болохоор дандаа усан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгээд энэний тоонор бүр үнэхээр гоё заяа. Ингээ усан мөртлөө бүр үнэхээр сайн чигшлүүгнэ. За тэгээд энэ эмүүстэй угаасаа юу ярих вэ? Би одоо ингээ 2 дахь саваа одоо талд нараа ороогүй байна. Тэгэхээр чи нэг одоо 10 сар хэрэглэж байгаа юм уу? Бараг жил хэрэглэж байгаа гэсэн үг. Тэгээд энэ одоо эмүүс нь бол өглөө хэрэглэхэд бүр амар гоё. Батганы дор бүр үнэхээр гоё надад бүр үнэхээр таалагдсан болохоор ингээ одоо 2 дахь саваа хэрэглэж байгаа. Миний батганы сорив бүдэгрүүлэхэд хамгийн их ач нөлөө өгсөн бүтээгдэхүүн бол энэ Cosrx-ийн AHA7 гээд химикал гуйжуулагч гэхгүй юу. Тэгээд би бол ингээд нөгөө скраб амар юм ширүүн скраб хэрэглэдэг байсан. Тэгээд тэрийг хэрэглэхээр бүр улам амар арьс хорсоод байдаг гэсэхгүй. Тэгээд би ингээд уншиж судалж агаад ер нь бол химикал гуйжуулагч юм батг гардаг ч юм уу тий. Эсвэл яг юм эмзэг мэдрэмтгий арьсанд илүү зүгээр юм байна гэж бодоод тэгээд энэ Cosrx-ийн гуйжуулагчийг сонгосон. Энэ бас одоо миний 2 дахь сав заяа одоо бүр дуусгах чинь. Тэгээ энийг би 7 хоногт эхлээд хэрэглэхдээ бол би айгаад 7 хоногт ерөөсөө нэг л удаа хэрэглэдэг байсан. Тэгээ одоо бол 7 хоногт 2 удаа хэрэглэж байгаа. Ер нь бол жоохон хүчтэй найрлагатай хүчтэй бүтээгдэхүүн учраас 7 хоногт ерөөсөө олон хэрэглэж болохгүй 2 удаа хэрэглэхэд л ер нь бол бүр хангалттай гэж боддог. Тэгээ энийг хэрэглэсний дараа ингээл нүур бүр аим гой хүүхтэй арьс шиг булбар болчдөг. Батганы сорив бол нэр үнэхээр сайн бүдгэрсэн. Одоо юугаа нөх үнэхээр сайн. Нэр батганы сорив бүдгэрүүлж байгаа хүмүүс бол AHA7 хэрэглээд үзээсэй гэж бодож ин. Гэхдээ ингээ арьсаа машсан хараарэ. Ингээд энийг ингээ анх ингээ түрхэхээр ингээ шууд хорсдог байхгүй юу? Тэгтээ тэр хорсгон угаасаа тэгж хорсдог мэдрэмж тохирохгүй ингэж битгий бодоорой. Тэгээд маш тууштай агаарай. Би одоо бүр ингээ 2 савыг дуусгаж ийж өр нөлөөг нь үзэж байгаа байхгүй юу guys. Тэгэхээр маш тууштай ах хэрэгтэй. За тэгээд дараагийн батганы сорив бүдгэрүүлсэн зүйл гэхээр мэдээж vitamin C байгаа. Энэ болохоор Sunbaimi гэдэг брендийн витамин C тэгээд давхар niacinamide-ийн орсон найрлагатай. Niacinamide бас одоо нүрийн батг тэгээд энэ нөгөө нэг сорвинд амар сайн нөлөөтэй найрлага гэж үздэг байхгүй юу? Тэгээд тэр хоёрыг ингээ хамтд нь агуулсан. Энэ ингээд одоо баг дууссан. Энэ серумыг гэхдээ надад бол өвөл хэрэглэхэд маш тохиромжтой санагдсан. Жохон цаг агаар дулаараад ирсэн чи жохон торхой болцсон байхгүй юу? Энэ бол бүр маш сайн байсан. Энийг одоо ингээд нэг сав дуусгасан чинь миний одоо энтлийн хацрын соринууд бүр ингээ маш сайн бүдгэрсэн. Үнэхээр сайн бүдгэрсэн. Бүр ерөөсөө ингээд нөгөө нэг би ерөөсөө батгаа шахдаггүй мөртлөө ингээ амар их сорин үлдээд байсан байхгүй юу? Амар сонио. Тэгээ тэр нөгөө нэг би хитрхи нөгөө цагаан арьстай болохоор гэж би өөрийгөө боцсон. Тэгээд тэгсэн чинь бүр ингээд амар олон сарын турш байсан батганы сорин маань одоо ингээд ийм сэвшиг борон өнгөтэй болцсон байгаа. За тэгээ байж байгаарай. Би дахиад нэг юм аваад ирээ марцсан байна. За тэгээд сани серум игээ штэ. Өвөл хэрэгсэн гэсэн штэ. За тэгээд дулаараад би болохоор ямар серум хэрэгсэн бэ гэхлээр энэ Mediheal-ийн витамин C-тэй бас давхар niacinamide-тай тэгээ хамгийн сонин турмериктэй гэсэн дотроо турмерик агуулсан. Турмерик ч угаасаа биеийн бүх юм сайн гэдэг штэ. Тэгээд ийм 3 гоё арснайлга орсон байгаа. За тэгээд энэ одоо хэр дуусч байна? Ийм савтай болохоор юу харагдахгүй юм аа. Гэтэ энийг бол би аягуусаа хэрэглэсэн. Тэгээ энэ бас амар гоё санагдсан. Энэ серумыг бодвол арай шингэн бүтэцтэй. Ер нь бол жоохон усрахаг бүтэцтэй гэсэн. Тэгтээ ингээд төрхөнгүүд бүр амар гоё жигшээд тэг ингээд нөгөө хүрхээр ингээд наалдаад идэв штэ ямар ч тийм мэдрэмж байгаагүй. Тэгээд энэнийг одоо хэрэглэж байгаа. Тэгсэн чинь ингээд сая
миний ирүүн дээр ингээ амар их юм гарсан байхгүй юу? Хавруулаад бүр амар муухай юмнууд гарсан заяа. Тэгээд тэгсэн чинь одоо энийг хийсний улмаас тэр одоо батнуудын мас соринууд амар сайн бүдэрсэн байгаа. Бүр амар гоё. Үнэхээр сайн шүү манайхаа. Дараагийн бүтээгдэхүүн бол энэ бол яг уу би нөгөө нэг тухаараа амар үрчлээдэг гэдэг байхгүй юу? Нүдээ ингэж өргөж ингэж ярьдаг. Тэг ингээд тухны инүүнгээр ингээ бүр амар үрчлээдэг гэдэг учраас тэрэндээ зориулаад Cosrx retinol cream байгаа. 0.1%-тай. Ер нь бол угаасаа манайх одоо зарим нь мэдл авах ретинол гэдэг найлага бол дэлхийд даяар маш алдартай. За тэгээ хөшөлтийн эсрэг, хүрчлээний эсрэг хамгийн сайн найрлагатай одоо найрлага гэж үздэг байхгүй юу? Тэгэд энийг хэрэгсэн. Тэгээ ер нь бол миний үрчлээдэг гэдэг байгаа нь айгүй гайгүй болсон. Одоо энэ ингээ бас дуусж байгаа. Энэ нэгийг аваад бүр амар удаан хэрэглэн. Яа тэгэхээр 7 хоногт эн чинь би бол бас жоохон айгаад нэг л удаа хэрэглэдэг байхгүй юу? Тэгтээ энэ ахаага энэ ретинолтой ингээ хамт хэрэглэж болохгүй. Ер нь бол энэ гурыг ерөөсөө хамт хэрэглэж болохгүй шүү манайхаа. Нэг өдрөөр ээлжилдэг. Би ээлжлэхгүй үедээ нэг өдөр нь өнжөөд зүгээр чигшүүлэх маск тавиад тэгээ зүгээр энгийн арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнээ хэрэглэдэг байхгүй юу? Тэнгүүдээ ингээ ээлжилж хэрэглэнгүүт жинхнээсээ яг үр дүнгээ өгдөг зэ. Тэгэхгүй ингээ нөө хурдан үр дүнгээ үзгээд ч юм уу эсвэл яарсандаа болоод ийм найрлагуудыг хамт хэрэглэх юм бол арьсанд бүр хол хөнөөл ихтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. За тийм байна. За тэгээд бас сая хавар болж исэн учраас энэ мистийг хэрэглэсэн. Энэ мистийг би ер нь бол өвөл хавар хэрэгэлдэг. 100 бол жоохон тохиромжгүй. Яа гэхээр нэг церамид ч өөрөө ер нь бол жоохон өтгөн найлага байхгүй юу? Тэгээд ер нь энэ мист бас юм кремлэг бүтэцтэй. Жоохон өтгөн гэсэн үг. Тэгээд хавар бол бүр үнэхээр гоё чигшүүлдэг арьсыг нөгөө ингээд будахаар жоохон хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэрийг маань гоё ялгаж өгдөг байхгүй юу? Тэгээд энэ мистийг хэрэглэдэг. За тэгээ сүүлд авсан бүтээгдэхүүнүүдээ би бас та бүхэнд хэлье гэж бодлоо. Тэгээд сүүлд би энэ Cosrx-ийн 3 бүтээгдэхүүн авсан байгаа. Авсан тийштэй надад өгсөн юм. Ийм 3 бүтээгдэхүүн. За тэгээд эднэр болохоор бүр гоё. Та нар энэ хардаа энэ бус харж болоогүй байхгүй юу? Тэг би бүр серум нь ингэж хэрэглэсэн гэ одоо амар гоё. Бүр үнэхээр надад бүр амар таалагдсан байхгүй юу? За эхнээс нь хэлцүүл. За энэ серум шууд танилцуулаад эхлэе. Энэ серум нь болохоор пептид орсон гэж байна. Пептид бол ер нь бол бас хөгшөлтийн эсрэг, хүчлээний эсрэг нөгөө арсыг ийм гоё уян хатан байлгахад тусалдаг найрлага. За тэгээд давхар гиалуроны асидтай, амино асидтай. За тэгээд энэ одоо ингээд сан дээр ингэж байгаа байхгүй юу? Арсны өнгийг 1 тоноор нэмэгдүүлнэ. За мэдээж чигшүүлнэ. За тэгээд firmness буюу одоо хүчлэгийг ингээд чангална. За тэгээд pore буюу одоо нөхцөлтийг маш гоё агшаахан цааш ингээд нөхцөлтийг цэвэрлээд ингээ их байлгахгүй заяа. За тэгээд skin texture буюу одоо нөгөө арсны ерөнхий байдлыг ингээд өксөгдөг ийм гоё бүтээгдэхүүн байна. Тэгээд маш их таалагдсан. Энийг бол бүтрэлийн арьстай хүмүүс хэрэглэхэд бол айгүй зүгээр санагдсан. Будалтын доорч гэсэн хэрэглэхэд амар гоё. Ийм бүтээгдэхүүн бол энэ байна. За энэ яадаг бүтээгдэхүүн бэ гэхлээр энэ Cosrx брендийн аха баха паха элха пил гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд би нөгөө юм тусдаа ахаа хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр энэ маань миний энэ хэрэглэдэг ахааг нийлүүлээд баахаа нийлүүлээд амар болон химийн гойжлогчийг нэг доор багтаацсан гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор юу гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор ингээд юм одоо нөхцөлтийг онгойлгож өгдөг. Бидний нөхцөлт ингээд нөгөө нэг шууд цэвэрлэхээр шууд нэгддэг байхгүй юу? Тэгэхээр энүүнгээр ингэж онгойлгоод тэгээ ардаас нь цэвэрлэгийг маш сайн хийх юм бол нөхцөлтөн дэх одоо хог бохирдол тоошроо бүгдийг нь маш сайн цэвэрлж байна гэсэн үг. За тэгээд энэ амар сонирхолтой санагцсан. Би та нарт ингээ харуулъя заяа. Ийм улаан өнгөтэй. Ийм амар улаан өнгөтэй нэр та. Оо вау. Би бүр анхаарал бүр ингээ амар сонио шууд сарын тэмдэг ирж байгаа юм шиг мэдрэмж авсан. Бүр айгаад ямар амар улаан өнгөтэй юм бэ гээд. Тэгээд гисэн чинь энэ ингээд заяа түрхээд 10 минут байлгаад угаачна. Тэгээ гуйжуулагчийн үргийг гүйцэтгэх байхгүй юу? Тэгээд маш хүчтэй учраас мэдээж 7 хоногт юутай ганц л удаа 10 минутаар хэрэглэнэ.
Бүр аим гоё санагдсан заяа манайхаа. Нэрээ гуйжуулагчаар ингээд гуйжуулангууд яалтчгүй ингээд арьс гоё хүүхдэх шиг юм шиг болчтой штэ. Яг тийм болж исэн. Бас үнэхээр гоё. Тэгээд би яг энийг бол нэг ойролцоогоор 2 сар хэрэгжилж үр дүнгээ үзнэ гэж бодож байгаа учраас дараа нь үр дүнгээ үзсний дараа ямар яах нь хэлнэ. За тэгээд дараагийнх нь бүтээгдэхүүн бол мэдээж Cosrx-ийн Oil Free Ultra Moisturizing Lotion гэж байгаа байхгүй юу. За энэ болохоор за юу 70.8% Beach Sap гэдэг чинь юуны ус гэлээ нэг юмны ус гэсэн заяа. Тэгээд бүр аим гоё тийм усан бүтэцтэй. Угаасаа oil free гэхээр ялцчихгүй хөнгөн бүтэцтэй байна л да. Тэгээ би угаасаа ингээд ийм хитрхи өтгөө юм хэрэглэхээр ялцчихгүй батг гарах гэдэг байхгүй. Тэгээ надад бол энэ тос бүр маш их таалагдж байгаа. Миний яарсан одоо энэ тосыг хэрэглэхээр ерөөсөө миний яарсан дээр батг гарахгүй байгаа. Та бүхэн харж байгаа бол их дэжгүй болсон байгаа. Тийм байна. За бичлэгийн төгсгөлд бүр маш хөөрхөн нэг бүтээгдэхүүнийг танилцуулъя. Тэр бол энэ. За энэ ямар бүтээгдэхүүн бэ гэхээр энэ Missha брендийн цайны модны найрлагатай унлахны маск гэхгүй юу? Sleeping mask. Тэгээд энэ хэдэн төгрөг гэж бодож байна манайхаа. Энэ заяа бэлгээ дээр 2900 төгрөгөөр зарагддаг нэг ийм савн уутна. Тэд нэг ийм ууд авсан байхад бүр амар удаан хэрэглэсэн заяа. За тэгээ би энэ бүтээгдэхүүнийг яг ямар үедээ хэрэглэдэг вэ гэхээр одоо жоохон ингээ хүндүртэй батг гарахаар ингээ амар өвчтэй байдаг шүү дээ. Ингээл амар өвчтэй, эргэн тойрны ингээ амар өвчтэй, тэгээ амар улаацсан. Яг тийм үедээ хэрэглэдэг. Бас арьс жоохон эмзэгсэн ингээ улаагаад халууд өгöd байгаа үедээ хэрэглэдэг. Бүр амар сайн заяа. Би бүр ингээд 2900 төгрөг миний нүрийг гэж бодсон заяа. Тэгээд ингээд гарсан том батган дээрээ орой унтахтаа тосныхаа дараа энийгээ ингээд түрхэл унтан заяа. Тэгэл өглөө босоод ирсэн чинь бүр ингээд батган байхгүй бол. Батга маань улаасан батга маань бүр өвчөнгөө олчин, хүндүргөө олчин тэгээ ингээ гоё хатаад босоод ирдэг заяа. Бүр үнэхээр гайхалтай. Энэ бол бүр үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн шүү манайхаа. Тэгээ энийг бас хүн болгон мэддэггүй. Тэгээ би мэдсэн болохоор та бүхэнд хэлж байгаа. Тэгээд батганы наалт ч юм уу хэрэгэлдэг хүмүүсийн бас байвал батганыхаа наалтны оронд бас ийм бүтээгдэхүүн хэрэглээд үзээрэй. Та нар таалагдах хаах гэж би бодчих. Ер нь бол батга гэдэг зүйл бол биднийг ерөөсөө тодорхойлохгүй. Чи хичнээн батгатай байсан, чи хичнээн муухай нүртэй байсан, өөртөө л арчаатай байх хэвээр. Хизээ нэгэн цагт батга айлна гэдэгт би бол итгэдэг. Тэгээ одоо ч гэсэн ингээд миний нүүр бүр үнэхээр хав илүү болсон байгаа. Тэгээд бас 10 жилийн дүүнер ч юм үзчихвэл тэгээ хин нэг нь чамайг одоо нүрний чинь байгаа байдлаар доог тох хийх юм бол зүгээр л тэр хүнийг хаяад өөрийнхөө ариун цэврийг сахиад тэгээд зүгээр л өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гоё ярьстай болно. Би хөөрхөн угаасаа би хөөрхөн гэж бодох хэрэгтэй. Тийм байна. Гоё өөртөө итгэлтэй байгаарай гэж та бүхэндээ захиа. Баярлалаа.